Бидэнд яагаад? Хувьдаа бид цалингаас өөр орлогогүй. Бид ажилтай. Яг үнэ. Нэгдсэн үндэсний байгууллагын хэвлэлийн газрын Бернард над руу ярьсан. Валикели уурхад олон хүнийг хүүс тэмтэрсэн аллаг гарсан гэж хэлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад ажилдагч нэгдсэн үндэсний байгууллагын өмнөөс ярьж чадахгүй гэдгээ Бернард хэлсэн. Гэрт нь очиж Бернард хувь хүнийхээ хувьд надтай ярихыг зөвшөөрсөн юм. Уучлаарай Наянта. Энэ хэвлэл мэдээллийн хүн үгүй юу? Тийм ээ, бид хэвлэлийнхэн. Ямар хэвлэлийнх вэ? Энэ болохгүй Наянта. Жолооч хөдөлгөөрөө унтраа. Унтраа гэж байна. Видео авч байна. Тэрнийг баривчил. Жолооч хөдөлгөөрөө унтраа. Битгий тэнэглээрэ. Би цэрэг шүү. Тэр цагаан харьцтай байсан шүү дээ. Тэр яагаад видео аваад байгаа юм бэ? Хөдөлгөөрөө унтраагач. Тэдэнд зөвшөөрөл үзүүлээ. Унтраа гэж байна. Хөдөлгөөрт асуудал байхгүй. Тэр яагаад видео аваад байгаа юм бэ? Зөвшөөрөлтэй учраас тэр. It seems that 40 км-ийн цаана байдаг газраас ирсэн Май бүлэглийнхэн нинжа нарыг дээрэмтгэр ирсэн бололтой. Ойд хуул бусаар олборлож байгаа хүмүүсийг хэний төлөө тэд нинжадж байгаа юм болоо. Бид ястаа мэдэхгүй. Май руу эсвэл раундыг чөлөөлөх ардчилсан айрам ирээд өөрсдийн гэж тооцож байгаа ашигт малтмлыг эргүүлж авах гэж оролдож байгаа нь энэ л дээ. Бизигээс олборлдог тэдний колтон тэдний тугалахын чулуу. Бизигийн малтмал. Энийг тэгээд хэн зарах вэ? Энэ бүгдийг раундыг чөлөөлөх ардчилсан арим хяндаг байсан юм. Дараа нь Конгогийн бизнесмэнүүд ирсэн. Тэд ирж худалдаж аваад Гомад аваачдаг байсан юм. Гомагаас цааш раунда, Уганда гэд гарна. Угандагаас Европ. Юунд хэрэглэдэг юм бэ? Гар утас компьютер. Тэрний дараа олсон мөнгөөр тэд буу шийдэм авдаг. Тэгэлгүй яах вэ? Тэд дайныг үргэлжлүүлэхийн тулд зэвсэг авдаг. Өнөөдөр би Масика гэж эмэгтэйтэй танилцлаа. Тэр 3 удаа хүчиндүүлсэн. Эхний удаад тэд нөхрийн нүдэн дээр нь алсан. Нөхрийнх нь биеийг жижиг хэсгүүд болгож цавчаад биеийн хэсгүүдийг эргүүлж нийлүүл. Тэгээд тэрэн дээрээ унд гэж тэрэнд хэлсэн. Нөхрийнх нь биеийн шарил хэсгүүд дээр тэрний хүчинтсэн. Төсөөлж байна уу? Богц ажиллаж үзсэн үү гэж тэрнээс асуусан гэсэн. Тэр үдсэн гэж гинэ. Тэгтэл тэд нөхрийнх нь бэлэг эрхтний толгой хэсгийг аманд нь хийгээд наад бохё зажил гэсэн гинэ. Энд юу болоод байгааг чи төсөөлж чадахгүй хөөхшөө. Валикали. Тийшээ явсан байна. Анхааралтай яваарай. Болгоомжтой яваарай. Юу ч тохиолдож болно. Бүр юу ч шүү. Жишээ нь Конгогийн зэвсэгт хүчнийхэн ямар нэгэн буруу зүйл хийснийг чинь олж мэдлээ гэхэд чи асуудал унана. Раундыг чөлөөлөх ардчилсан айран буруу зүйл хийснийг мэдвэл чи асуудалд унана. Май бүлэглэлийнхэн хийсэн бурууг хальсанд буулгасан бол эрийн тэдэнд аюул авчирна гэж тэд үзвэл чи аль болох болно. Чи хаан ч явсан чамд аюул нүрлэнэ. Анхааралтай байгаарай.
Маргааш би Валикали руу нисдэг тэргээр явах зөвшөөрлөө нэгдсэн үндэсний байгууллагын Сильвигээс авахын тулд очиноо. Яг одоогоор Руандыг чөлөөлөх ардчилсан арим галзуурч байгаа гэдгийг санаарай. Тэд үнэхээр галзуурч байгаа. Энгийн иргэд рүү маш хүчтэй давталж байгаа. Тэд гадаад иргэн болон бусад хүмүүс рүү дайрах боломжийг бид өгөөсгөхгүй л дээ. Юу ч тохиолдож болно. Гэхдээ би тийш нь хүмүүсээ явуулж чадахгүй. Энэ тохиолдолд дүрмэн тодорхой. Энэ бол очих ёсгүй газар. Өөр ямар ч яриа байхгүй. Уучлаарай, ойлгоно үү? Валикалид юу болдгийг би мэдэхгүй. Тийшээ явах их аюултай бололтой. Энэ ажил маань сайхан санаа байсан үгүүдээр эргэлзэж эхэллээ. Гэхдээ л буугаад өгчихмөөргүй байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хамгаалалтгүй Валикали явна гэдэг үндэсний арим Конгогийн зэвсэг хүчнээс зөвшөөрөл авах ёстой болно. Дээд тушаалтаа цэргийнхэн ашигт малтмалаар маш их мөнгө олдог учраас надад тийш явах зөвшөөрлийг айрам хизээч өгөхгүй гэж хүмүүс хэлж байсан юм. Айрмаас зөвшөөрөл авах ёстой гэж чамд хэлээгүй юм уу? Харин тэгээд л энд ирсэн юм л да. Тийм учраас ирсэн юм уу? Өглөөгөө. Бүс нутгийн тагнуулын мэдээллийг хариуцдаг дарга бий. Тэр л энэ асуудлыг яаж шийдэхийг мэднэ дээ. Энийг харж байна уу? Энэ юу вэ? Хөө чи вэ тийм үү? Тийм ээ би. Энийг бас хардаа. Ох, ястай гоё юм аа. Чи Масай явгих. Тийм ээ, Масай. Энийг надад хүүмэн явуулсан юм л да. Дайнд байна. Чамд ганц л зориг бий. Алах. Инхийн үе бодоход дайны үед засаг захиргаа барих нь маш амархан л да. Инх үеэс дайны амар гэв үү? Яг тийм. Чи цэргүүдийг хооллох болно. Тэд ч юу ч хийхгүй. Зүгээр л байж байна. Юм идэх ёстой болно. Уух ёстой. Ховц өмсөх ёстой. Тэдэнд дөрөмт хувцас шаардагдана. Гэхдээ дайны үед тэд дайснаа алаад дөрөмт хувцастай болчихно. Дайснаа алаад гуталтай бас буутай болно. Та дайнд явж үзсэн үү? Байлдаж. Тийм ээ, тийм. Дайнд явахд зориулагдсан юм. Дайнд явахдаа энэнтэйгээ явах ёстой. Энэ миний хүнжил. Инхийг хүсвэл дайнд бэлтгэх хэрэгтэй. Энийг би бороо ороход өмсдөг юм. Энийг би Угандагаас авсан юм л да. Энийг би Ливээс авсан. Нэгэн төрлийн дөрөмт хувцас байгаа юм. Лив. Хадгалдаг юм. Танд их олон байдаг юм байна. Тийм ээ. Энэ бол сайн дөрөмт хувцас. Сайхан хувцас нэ. Миний гарын үсгийг харсан уу? Тийм ээ. Үдсгэлэнтэй од нь шүү. Тийм байна. Одтой байдаг юм байна. Ингээд эцэст нь Валикалигаас Гамороо ашигт малтмал зөөдөг
Оросын жижиг ачааны онгоцонд суулаа. Ширэнгэн ойн дундах жижиг зам дээр бид газардсан юм. Энэ хэр аюулгүй нислэг вэ? Аюулгүй. Энэ хаанаас ирдгийг мэдэх үү? Мэдэхгүй юм да. Воликали хойд кив. Тэгээд би дахиад л саадсан. Энэ бас орон нутгийн захиргааныхантай уулзах ёстой болсон юм. Гэхдээ амралтын өдрүүдэд таарсан учраас даваа гараг хүртэл хүлээх ёстой. Өнгөрсөн 7 хоногийн Бисэ дэх аллагаас ам ултарч зогтсон нэгэн хөвгүүний талаар би хүмүүсийн ам дамжсан ярианаас сонслоо. Тэрний нэрийг Шонс гэдэг 16 настай Бисэд 3 жил ажилласан. Нутгийн маань ойролцоо уурхай шинээр нэгдсэн гэж би олж сонссон. Өөртөө байшин барихын тулд мөнгө олж ажиллахыг хүссэн. Анх тэр нөхрөө мүлгэж ороход би тэнд удаан тэсч чадаагүй. Би халуунд тасаагүй байсан. Тиймээс доор зөвхөн 2 цаг л байдаг байсан. Дахин доош орж ажиллаж хаад дээшээ гардаг байсан юм л да. Их халуун би өрдөө тасахгүй байсан. Гэхдээ би мөрөөдөлтөд хүрч чадаагүй. Тэгээд одоо сургуулиа төгсөхөөр энд эргэж ирсэн юм. Нутгийн захиргаа миний зөвшөөрлийг баталгаажууллаа. Тэд бас зэвсгэлсэн бүлгүүдтэй ямар нэгэн байдлаар холбоотой ба тэднийг хэндэг юм байна. Тэдний тамганы тааралдах зарим бүлэглүүдээс хамгаалтуулах юм. Хэрвээ би уурхай дотор зураг авах ёстой бол их хурдан ороод л гарах ёстой. Тэр газрыг сайн мэдэх хүн надад хэрэгтэй. Би шансыг олохоор явж байна. Шанс гэртээ алга. Гэхдээ ээж намайг гэртээ орууллаа. Шансыг сонирхоод байгаа нь тэр саяхан Бисэгээс ирсэн учраас тэр л дээ. Тэнд юу үзэж тууснаа танд хэлсэн үү? Их хүний хувьд Бисэд алуулаагүйд нь би өдөр болгон бурхандаа талархдаг. Бурхны хүслээр шанс маань амь гарсан. Та захиргааныхантай ярьсан гэдгийг би харж байна. Тиймээ бид бас ээжтэй чинь ярьсан. Их удаан ярьсан. Бидэнтэй хамт Бисэ рүү чамайг явуулахыг зөвшөөрсөн л дээ. Би билээ. Тэр хизээл бол хизээ билээ.
Бизэд хуурхай хэр том болох талаар надад төсөөлөл үүсч эхэлж байна. Эдгээр зөөгчид 50 кг ачааг 90 км замаар 2 хоног алхаж зөөдөг байна. Өдөр бүр 600 зөөгчид шугуугаас 30 тонн ашигт малтмалтай гарч ирдэг. Мөнгө авсан бол хурдан урд яваад байгаарай. Бэсийн хүрэх замд маш олон цэргүүд байдаг гэж зөөгчид биднийг сэрэмжлүүлж байна. Өөр замаар явах хэрэгтэй гэж байна. Тиймээс бид өөр замаар 2 мотоциклээр яваад дараа нь алхах болно. Явгнаар явбал эндээс Бэсийн хүртэл 2 хоногийн зам. You see that it's nice. How do you feel? За ямар байна? Сайн байна. Хэд хоног бартаад зам туулаад зөөгчд ашигладаг замыг бид оллоо. Бид уурхан яг гадна байна. Одоо уурхаг хянаж байгаа 85 дахь баригад нь Конгогийн армийн нэгж байсан ба тогтолцооноос гарч дураараа үйл ажиллагаа явуулж байгаа